Сайн бацхан улсолд байна. U Academy англи хэлний A1 төвшний хичээл тавтаа морилно. Энэ хичээл дээр present simple tense буюу жирийн одоо цаг үздэцгээе. Англи хэлэнд 12 цаг байдаг. Эдгээр 12 цагийн жирийн одоо цаг буюу present simple tense үзье. Энэ цагийг хизээ хэрэглэдэг вэ? Ямар тохиолдолд хэрэглэдэг вэ? Хэрвээ чи болон эсвэл хэн нэгэн давтагддаг үйл явдал эсвэл ямар нэгэн зуршил ярьж байгаа бол тэрний тухай ярьж байгаа бол эсвэл тогтмол тохиолддог эсвэл хуваарийн дагуу тохиолддог тийм юмны талаар ярьж байгаа бол эсвэл захиран зааж байгаа бол энэ цагийг ашиглана. Мөн баримт санаа эсвэл үзэл бодол илэрхийлж байгаа бол энэ цагийг бас ашигладаг байна. Түлхүүрэг сарцгаая. За эдгээр үг нь ямар төрлийн үг вэ гэхээр өгүүлбэрт гарч ирвэл энэ өгүүлбэр present simple эсвэл жирийн одоо цаг дээр байна гэж танд зааж өгж байгаа. Жишээлбэл often ерөнхийдөө бол тогтмол гэсэн утгатай тий. Often нэлээд байнга тохиолддог. Гэхдээ яг үргэлж биш. Гэхдээ нэлээд байнга. Always гэдэг чинь үргэлж дандаа гэсэн үг. Sometimes хаяа заримдаа never гэдэг чинь хизээч биш тий. Seldom нэлээд ховор тохиолдол яг байнга тохиолдод өгдөг. Хаяа гэдгээс арай ховор гэсэн утгад агуулж байгаа. За тэгээд every гэсэн үг тэрний ард ямар нэг цаг хугацаатай холбоотой үг. Жишээлбэл every day эсвэл every Thursday эсвэл every June дандаа цаг хугацаатай холбоотой үг байвал ерөнхийдөө бол энэ өгүүлбэр present simple байна гэж хэлж өгж байгаа. Present simple цагийг хизээ ашигладаг, ямар учиртайг ойлгосон мөн түлхүүр үгс харцгаасан. За одоо тэгвэл яаж энэ цаг дээр өгүүлбэр бүтээхийг харцгаая. За хоёр үндсэн хэлбэр байгаа. Нэг нь to be үйл үгтэй хэлбэр. За to be бол англи хэлэнд хамгийн онцгой, хамгийн өрмөц үйл үг байгаа. Хамгийн их хувирдаг, хамгийн их хэлбэртэй юм үйл үг. За present simple цаг дээр мэдээж present participle хэлбэрийг ашиглана. За ерөнхийдөө бол гурван хэлбэртэй юм. Am, is, are. За am бол зөвхөн I гэдэг үйл эзэнтэй ашиглагддаг. Зөвхөн I би штэ тий. За тэгээд a baker, I'm a baker гэдэг үйлбэрээ гүйцээ. Би бол талхчин болж байна. Is хэлбэр нь болохоор эдгээр үйл эзэнтэй алинтаа ч хамаагүй ашиглагдаж байна. He, she, it эсвэл 3 дугаар бит нэг тоон дээрх одоо хүн, юм эсвэл газар байршил санаа бийж болно. За эдгээрийн аль нь ч байвал is ашиглана гэсэн үг. За тэгээд үйлбэрийг үзье. Big. He is big. Эсвэл it is big гэж хэлж болох нь. Тэр бол том эсвэл тэр эрэгтэй хүн том эсвэл ганц тоон дээр 3 дугаар бит ямар ч юм байж болно тийм үү? Хүн том, тэр хүн том эсвэл нохоо том. The dog is big. За тэгээд сүүлд нь are хэлбэр нь эдгээр үйл эзтэй заавал ашиглагдана. За we, they, you so third person plural 3 дугаар бит олон тоон дээрх хүн, юм эсвэл газар зүйн байршил эсвэл санаа байж болно. За тэгээд үйлбэрийг үзье. Surgeons. We are surgeons. Бид мэс засалчид. Хэрвээ анзаарж байгаа бол am, is, are-гийн дараагийн үг нь нэг бол нэр үг эсвэл тэмдэг нэр байгааз. За ямар учиртай бэ гэхээр энэ to be гэдэг үгийн ард байгаа үг нь өмнө байгаа үгээ тодорхойлох зорилттой. Тийм үүрэг гүйцэтгэж байгаа үйл үг нь to be.
Ойлгомжтой нь тий. За одоо энэ to be хэлбэр дээр хэрхэн үгүйсэх талаар харъя. За түрүүний жишээг авъя. Ямар нэгэн өгүүлбэрийг үгүйсгэх хэлбэрт оруулах маш хэлбэр. За яах вэ гэхээр ердөө to be хэлбэрийн ард not оруулаад болно. Тэгээд ямар нэгэн өгүүлбэр эсрэг утгатай болж байгаа. За түрүүн чинь I'm a baker би талхачин гэж байсан тий. Одоо болохоор I'm not a baker би талхачин биш болчихж байгаа зү тий. За тэгээд he is not big тэр том байсан. Одоо not нэмсэн чинь тэр том биш болцсон. We are surgeons бид мэс засалчид байсан тийм ээ түрүү. Одоо not нэмэхээр бид мэс засалчид биш болчихж байгаа. За өөр нэг анзаарах юм гэвэл энэ surgeons гэдэг ерөнхийдөө бас нэг үйл хийснээр дагаад олон тоон дээр суурж байгааг анзаараарай. Яг адилхан хувирна шүү. За тэгвэл энэ хэлбэр дээр хэрхэн асуулт тавих вэ? Яаж асуух вэ? За нэг том өөрчлөлт юу вэ гэхээр энэ am, is, are гэдгийг өгүүлбэрийнхаа эхэнд авчирна. Тэгэхээр сая байр ингээ өөрчлөгдөж байгаа. I-аас бусд бүх үлийн эзэн үгийг жижигээр бичгээ мартуузаа. За тэгээд эцэст нь асуултын тэмдэглээ тавина тий. I am a baker. Би талхачин байсныг одоо асуулт болгочлоо шүү дээ. Am I a baker? Би талхачин уу гэж асууж байна тийм үү? За өөрөөсөө тэгж асуух нь хаашаа юм те. Би талхачин уу гэж асуух нь. За тэгээд is he big? Is he big? Тэр том уу? Эсвэл түрүүний нэг бид мэс засалч дуу. Are we surgeons? Ингээд асуулт хэлбэрт ингэж хувиргаж байгаа. Одоо бусад бүх үйл өгөхтэй ямархуу байдлаар ямархуу хэлбэрээр зохиогдгийг харъя. За to eat гэдэг үг авъя. Eat гэдэг үг бол энэ present simple дээр хоёр хэлбэрт хуваагдана. Нэг нь eat буюу яг байгаа байдлаараа, нөгөөх нь eats. Үгийн ард s үсэг залгасан байгаа. Eats. За eat гэдэг дээр эдгээр үлийн эзэн үгс хэрэглэгдэнэ. I, we, they, you эсвэл олон тоон дээр 3 дугаар бит үг. За гүцэй eggs. We eat eggs. Бид өндөг иддэг. За you eat eggs. Чи өндөг иддэг. За иддэг гэдгийн ард дэг дагавар залгасан байгааз. Тэгэхээр энэ ерөнхийдөө present simple цаг даг, dig, dog, дүг дагавар ашигладаг тэр цаг гэж ойлгож болно. Бид ямарваа нэгэн давтагддаг зүйлийн талаар зуршил байнгын үнэн байдаг тийм юмны талаар ярихад дандаа даг, dig, dog, дүг дагавар ашигладаг те. Тэгэхээр present simple цаг энэ байгаа байхгүй юу? За харин eats гэдэг дээр эдгээр үлийн эзэн үгийг ашиглана. He, she, it эсвэл нэг тоон дээр 3 дугаар бит үг. За гүцэй rice. За she eats rice. Тэр эмэгтэй будаа иддэг. За ерөнхийдөө бол адилхан монгол хэлэн дээр дандаа ерөөсөө иддэг өөрчлөгдөхгүй, харин англи хэлэн дээр ямар үлийн эзэн байгаас шалтгаалаад eat эсвэл eats болох нь. Үйл үгийн ард s залахгүй шийдэгдэх нь. За одоо үгүйсгэе. Үгүйсгэхэд яах вэ гэхээр туслах үйл үг ашиглана. За тэр туслах үйл үг нь манай үндсэн үйл үг. Энэ улаанаар тодруулсан байгаа нь үндсэн үйл үг шүү. Үндсэн үйл үгийнхаа урд do not оруулна. За доор болохоор адилхан do not. Гэхдээ энэ дээр ямар өөрчлөлт гарах вэ гэхээр eats гэдэг үгийн s-ийн орхиод do гэдэг дээр залгана. За тэгвэл зүгээр do гэдэг дээр залгаад does болохгүй. Заавал e үсгээр дундуур нь жиргэлэх хэрэгтэй, хавчуулах хэрэгтэй. Тэгэхээр does болж байгаа. Does. Тэгэхээр харсан уу? Тэр нь eats гэдгийн s нь do гэдэг дээр залгаад does болж байгаа. За тэгээ бусд нь адилхан does not eat rice.
За дээдлэх нь болохоор we do not eat eggs. Бид өндөг иддэггүй. За доотлох нь болохоор she does not eat rice. Тэр эмэгтэй будаа иддэггүй. Эсрэг утгатай болчихж байгааз иддэг байснаа иддэггүй болчихж байгаа. За ерөнхий синтакс нь бол иймэрхүү. За хэрхэн асуулт авах вэ? За муу адил түрүүний цэнхрээр тодруулсан байсан цэнхэр өнгөтэй үйл үгийг ашиглан туслах үйл үг. Яах вэ гэхээр одоо туслах үйл үг хамгийн урд аваачна. Өгүүлбэрийн хамгийн урд. За тэгэхээр do ганцхан do ашиглаад болоо. Урд нь. Тэгээд дараа нь үйл эзэн, үндсэн үйл үг. Тэгээд дараагийн object нэтер. За бас нэг жижигээр бичих мартваа. Үйл эзнээ. Тэгээ асуултыг нэмдэг тийм ээ. За доор болохоор түрүүнийхтэй ерөөхдөө төстөө do-г аваачна. Гэхдээ муу адил s үсгээ eats гэдгээс аваад do гэдэгтэр нэмээд does. За тэгээ үйл эзэн жижигээр do we eat eggs? Одоо асуулт сууж байгаа юм чинь жоохон юм асуусан өнгө ястаас өгүүлбэр хэлэн тэ. За бид өндөг иддэг үү? Бид өндөг иддэг. Бид өндөг иддэггүй байсан одоо асуулт болгоцсон. Бид өндөг иддэг үү? Доотлих нь does she eat rice? Тэр эмэгтэй будаа иддэг үү гэсэн болчлоо. За present simple цагийн одоо өгүүлбэр зүүн үндсэн одоо хэлбэр бол нэг иймэрхүү. Энийг ч тав удаа таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн хичээл дээр уулзцгаая.